За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За энэ удаад 3 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг танилцуулах гэж байна. За 3 дугаар сарын эхний энэ хэд хоног бол маш олон үйл явдал ялангуяа гар хэрэгслийн хөдөлгөөний тухайтад нэлээд олон үйл явдал өрнөсөн ийм өдрүүд болж байна. За 2 дугаар сарын сүүлчээр нар хэрцсэн гэдгийг бол ярьсан шүү дээ. За тэгэхээр 3 сарын 3-нд Ердөөс өчигдөр Буржигдар сар хэртлээ. Энэ сар хэртэлт бол охины ордонд болсон сар хэртэлт юм байна. За энийг бол астрологчид юу гэж үзэж байгаа вэ гэхээр энийг бол blood moon буюу одоо цус саран гэж байгаа юм шиг нэг хачин. Тиймэрхүү дандаа хэлдэг шүү дээ. Нэг улаан өнгөтэй тэм саран хэртэлтийн зургийг гэж харуулад байдаг. За энэ бол манай Монголд бол нэг харагдаагүй. Гэхдээ Америк энтерт бол харагдсан юм байна. За энийг болохоор яагаад цус гэж хэлээд байгаа вэ гэхээр ангараг гарагтай, ангараг Марс гарагтай тийм оппозит буюу одоо сөрөг байрлалт. Хүчтэй одоо сөргөлдөөнд тийм байрлалт сар хэртэлт болж байгаа юм байна. Тэгэхээр үүнийг бол ангараг гарагтай сөргөлдөөнд байгаа энэ байдал нь улаан өнгөтэй харагдаж байгаа болохоор энэ хэртэлтийг blood moon гэж нэрлэдэг байгаа юм. За ерөнхийдөө энэ гараг эрхсийн энэрхүү сонирхолтой юм сөргөлдөөнд байрлалууд гараг эрхсүүд хоорондоо ингээд сөргөлдөөнтэй тийм оппозит байрлал байхаараа юу болдог вэ гэдгийг сурхаач астрологчид маш олон жилийн туршид судалсан байдаг болохоор ийм үед голцоо цус гарсан зөрчилдөөнтэй цэрэг дайны томоохон үйл явдлуудыг зөгнөгөө гэж хэлдэг. За энийг бол одоо бид нар амьдрал дээрээ харчлаа. Цэргийн мөргөлдөөн одоо ямар их одоо жагсаал тэмцэлцээ өрнөж байна гэдгийг бид нар ингээ харж штэ. За иймэрхүү гараг эрхсүүдийн нөлөөг бол цаашдаа ч удаан үргэлжлэх ийм томоохон цус үйл ажиллагааны үрийг суулгадаг гэж ингэж тайлбарлаад байдаг юм байна. Өөрөөр хэлбэл blood moon гэдэг нь болохоор ерөнхийдөө ингээд цуснд ингээд юу яасан гэсэн юм шиг. Цус урсгасан гэсэн утгатай. За ийм хүртэлтүүд өмнө ч гэсэн болж байсан. За одоо бол бүр ч илүү хүчтэй өрнөж байгааг та бүхэн харж байна. За Иран, Израиль, Америкийн тэр одоо зэргийн ажиллагаанууд гэх мэтэр энэ бол дэлхийн хүндрэлтнийг одоо нэлээд цочирдуулж байгаа ийм үйл явдлууд болж байна шүү дээ. За тэгэхээр энэ охины ордонд болж байгаа энэ хэртэлтүүдийн энэ мөчлөг үйл бол өнгөрсөн оны 9 дугаар сараас эхэлсэн мөчлөгүүд одоо ингээд дуусч байгаа охины ордонд өглөж байгаа энэ үйл явдлууд. За тэгэхээр охины ордны тухайтад жишээлбэл охины ордонд болж ийн гэхээр тэглэхийн дагуу охин загс хоёрын тэглэхийн дагуу хэртэлт үргэлжилж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хувь хүний төвшин за гараг эрхсэн энэ бол хүн төрөлхтний төвшөнд ийм одоо нэлээд гонигтай гэдэг юм уу нэлийн одоо сэтгэл төгссөн байдалтаар ингэж өрнөж байгаа бол хувь хүний тухайтад танд ямар байх вэ гэж охин загс хоёр ордны тэглэхийн дагуу үргэлжлэж байгаа энэ хэртэлтийн мөчлөг яаж төгсөх вэ? Яаж төгсөх гэж шүү? Яаж нөлөөлөх вэ гэдгийг ингээд ярих хэрэгтэй болчихж байгаа. За тэгэхээр энэ нь бол охины ордны хувьд бол маш том маш чухал зүйлийг нэг юм амьдралын чухал мөчлөгийн төгсгөл. Ирээд дахиад дараагийн шинэ мөчлөгийн эхлэл болж үргэлжлэнэ гэж байгаа юм. За яг энэ үед нь бас гараг эрхсийн өөр чухал нөлөө нь юу байх вэ гэхээр Меркури буюу бод гараг охины ордныг удирдагч гараг бод гараг ухрах хөдөлгөөнд орчиж байгаа 2 сарын 26-наас эхлээд ухарч эхэлж байгаа. За тэгэхээр энэ ухрах хөдөлгөөн болохоор яах вэ гэхээр тийм Меркури гараг өөрөө тийм уналтын байдалтай ухрах хөдөлгөөнөө үргэлжлүүлж байгаа юм л дээ. За тэгэхээр уналтын байдалд байхаа яах вэ? Меркури буюу бод гарагийн нөлөө нь маш сул гэсэн. Сул. Тэгтээ сарын эхээр буюу 3 сарын эхээр бол Венус буюу сугар гарагтай нэгдсэн байлтай төр зургийн тийм таатай тийм эерэг айтайхан уур амьсгалыг үүсгэх гэнэлтэй энэ хөдөлгөөн харилцаа сэргийдэг ч юм уу те чухал харилцаа эсвэл хуучин харилцаа сэргийх дурсамжаа хуваалцах тийм таатай мөчлөгүүд эхний үедээ ажил хийднэ гэж байна. За тэгээ явандаа сугар гараг энэ
загсны ордонд орж байгаа энэ үед ийм таатай мэдрэмж байгаа мэл да. Тэгээ загсны ордонд удахгүй орхичхоор яг тэр үед болохоор санчир гараг 70 гарга эртээ нэгдэж эхэлж байгаа юм байна. Суур гараг. Юу тий. Тэгэхээр энэ бол нөгөө тийм таатай мэдрэмж зүйлсэг энэ үедл нэг удаан үргэлжлэхгүй. Төгсгөл хариугаа болвол суур гараг ухрахтай ангарагтай нэгдээд тэгээд бас сарны хойд занглаа буюу рахутай бас раху тэнд орж ирж байгаа юм байна. Тэгэхээр тэр 3 сарын ихэнх үеийн тийм таатай байсан зүйлүүд бол одоо эргээд маргаан, зөрчил, үл ойлголцол болж ингэж хувирах магадлалтай гэж байна. За тэгэхээр магадгүй энд үед бол одоо өмнө байсан тэр таатай харилцаа эргээд танд одоо үл ойлголцол авчирч магадгүй альсвал чухал айтайхан санагдажсэн тэр нэгэн гүр чинь одоо нураад шүүх маргаан энтрийн бас сэдв болж модгүй тул боломжтой байгаарай гэж. Энэ үед бол мэдээлэл солилцоо, харилцаа холбоонуудад нэлээд тийм хүндрэлүүд гарч болцсохгүй учраас шуурганы тийм одоо сэрэмжлүүлэх, харилцаа холбооны шуурга үүсгэж сэрэмжлүүлэх хэрэгтэй шүү. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу л явж байгаа юм шиг санагдаж байгаа боловч төсөөлж байгаагүй сааттай тулгарах магадлал их өндрөө гэсэн байна. За дараагийн гариг иргэсийн өөр нэгэн чухал үйл явдал бол санчир гараг 70 гарагийн хослол хоньны ордонд идэвхжиж байгаа явдал юм байна. За дээрээс нь санчир 70 гараг энэ төр бол нэгдэх энэ явц бол ерөнхийдөө харилцааны тийм тодорхой бус манантай байдал. Энэ төр гэдгийг илэрхийлж байгаа нэг юм л дээ. За гэтэл энэ үед сугар гараг бас энэ үед бас энэ одоо гаригуудтай нэгдэх үед хайр дурлал хийгээд ерөнхийдөө бүх төрлийн харилцаандаа бодит байдлыг бас яг үннээр нь харахад жоохон тийм гажуудах байдал үүсч магадгүй гэсэн байна. За сугар санчир 70 гаргууд тийм. За ерөнхийдөө бол 70 гараг гэдэг бол хэл хязгаарыг бүдүүрүүлдэг. Ерөнхийдөө чиний одоо бодож байснаас чинь нөхцөл байдал, бодит амьдрал арай өөр байдаг. Тийм учраас тэндээс болоод 70-гийн нөлөөгөөр бас жоохон тийм төөрөгдөх магадлал үүсдэг гэнэ л дээ. За тэгвэл санчир гараг маань бол санчир буюу Сатурн гараг чинь хэл хязгаарлагддаг. Одоо хүйтэн хөндөй, хатуу, сахилга батыг шаарддаг ийм гараг шүү дээ. За тэгэхээр энэ сард сугар гарагийн нөлөөгөөр сарын эхэнд нэлээд харилцааны тухайд нэлээд тогтвортой таатай энэ нөхцөл байдал үүсч байсан бол сарын сүүлд ч юм уу сарын дунд үеэс эхлээд харилцааны асуудал бас жоохон асуултын тэмдэг тодорхойгүй байдал үүсч магадгүй. Магадгүй зарим нэгэн хүмүүсийн хоорондын харилцаа жоохон хүйтэрх, хөрөх байдал бас анзаарагдана гэнэ л дээ. За энэ ерөнхийдөө бол 70 гарагийн нөлөөгөөр бүх юм ман дунд хөвж байгаа юм шиг санагдаж эхэлснээ санчир гарагийн нөлөөгөөр бодит хязгаарлалтууд мэдрэгдэнэ гэж бодиттой. За ингэж ч хийж болно, тэгж болно гэсэн маш тийм мөрөөдөл дунд хөвж исэн бол санчир гарагтай нүр тулаад эхлэхээр хязгаарлалтууд их үүсгэнэ гэж. За дараагийн өөр нэг бас чухал гараг бол бархаас уйд гараг. За энэ мэтэр одоо гараг ихсүүдийн хөдөлгөөн, өөрчлөлт, ухрах хөдөлгөөн, сарны хэртэлт гэсэн маш олон үйл явдлуудын нөлөөгөөр нөхцөл байдлын нэлээд эдрээтэй хэцүү хөдөлтөр байгаа ч гэсэн бархаас уйд гараг болвол бас энэ бүх одоо хүндрэл бэрхшээлүүдийг эрүүлэх нөлөөтэй ийм хөдөлгөөнд орно. Тэрний юу гэхээр мэлхийн ордонд 3 сарын 11-ээс эхлээд урагшлах хөдөлгөөнд орж байна. Ухрах хөдөлгөөнд байсан юм байна л да. Тэгээ урагшлах хөдөлгөөнд орж байна. Энэ нь бол ерөнхийдөө энэ таагүй нөхцөл байдлаас ингээд гарах, ерөнхийдөө тийм аврах, гарцах гэмээр те тусламжийн гараа сунгах гэх мэт иймэрхүү үүргийг гүйцэтгэх болно
хэлсэн байна. За тэгээд ингээд ер нь ерөнхийдөө дүнээд хэлэхэд охины ордонд болж байгаа охин болон загсны ийм чиглэлийн дагуу болж байгаа энэ хөдөлгөөн бол энэ одоо гэртэлт болоод гариг ихсүүдийн бод гаригийн хорох хөдөлгөөн энэ төр бол ерөнхийдөө юу хэлж байгаа илэрхийлж байгаа вэ гэхээр ямар нэгэн одоо томоохон үйл явдлын эхлэл хуучин бүхний төгсгөлөө гэдгийг илэрхийлнэ гэж ерөнхийдөө маш том зүйл одоо шинэ эхлэлүүдийг эндээс харна гэнэ л дээ. Тухайлбал одоо маш алдартай тийм нэгд алдар хүнтэй оргил төрчихсөн хүн байгаа бол тэд нар бас жоохон уналт одоо тэр хүндийн буурал тэдрийг илэрхийлэх бол ерөөсөө огт олонний танил байгаагүй тийм хүмүүсийн хувьд гинт одоо тодорч гарч ирэх юм уу зүтгэл гарч ирж болно гэж байна. За дээрэс нь бод гаригийн хорох хөдөлгөөроос болоод бол бүх төлөвлөгөө өөрчлөгдөж илүү хямгай байхыг одоо ихсүүд зөвлөх юм байна. За ингээд 12 орд тутам тос бүрт яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон яриад явчихъя. За тэгээд хэрвээ одоо нарны болоод сарны мандалт ордоороо сонсвол сайн шүү гэж ингэж ихэнд нь зөвлөх вэ. Нар гэвэл одоо таны хэдэн сард хэдэн төрсөн бэ гэж зодиакийн 12 ордоор сонсож байгаа бол одоо та хонь хөрг явдаг штэ. За энэ бол таны нар төрсөн үед чинь нар хаана байсан бэ гэдгээс шалтгаалж хэлж байгаа байрлал. За тэгвэл сар гэхээр таны натал чартаар чинь сар ямар ордод байрсан бэ гэдгээс шалтгаалаад чинь таны сарны орд болчихж байгаа. За төрөх үед чинь гарч иж исэн мандалт орд гэдгээр бол та хэдэн цаг төрсөн бэ гэдгээс шалтгаалаад мандалт ордоо мэдчихдэг штэ. За энэ гурвын аль нэгээр нь та заавал сонсоорой. Нарны таарахгүй байх юм бол сарных заавал таарж явах шишээтэй. Сар таарахгүй байлаа гэхэд мандалт орд таарж явах хэрэгтэй гэж үздэг учраас энэ бүхний аль алийг сонсоод явчаарай гэж зөвлөж байна. За энэ хэртэлт хоньны ордныхны тухайд бол таны 6 дугаар хэртэлт болж байгаа юм байна. За 6 дугаар гэхээр бол ажил таны өдөр тутмын хийдэг ажил бас эрүүл мэндийн асуудал хуучин асуудал чинь сөхөдөж магадгүй гэж байна. За тэгэхээр 3 сарын 7, 8-ны үед сугар гариг бас таны 1-р гэрт орж ирж байгаа юм байна. Хэртэлт 6 дугаар гэрт болж байгаа бол сугар гариг хайр дурлал гоо сайхан уран бүтээлийг илэрхийлдэг. Энэ одоо бүтээлч үйл ажиллагаа илэрхийлдэг энэ гариг таны 1-р гэрт орж ирж байгаа юм. Тэгэхээр энэ үед энэ таатай нөлөөгөөр бол та илүү үзэсгэлэнтэй бусдын анхаарлыг илүү татах дур булаам ийм байдал чи ихсэх магадaltaй. Гэлээч гэсэн удалгүй санчир гарагтай сугар гараг санчир гарагтай нэгдэх үед чинь та энэ өөртөө итгэл чинь баг зэрэг буурдаг ч юм уу эсвэл одоо харилцаа холбоонд жоохон тийм хяналт хатуу хяналт тогтоох ийм шаардлагатай болж магадгүй гэж байна. За 70% болоо санчир гарагуудын нэг дараалал нь нэгдэх үед бас дотн болоод тайв дурлалын харьцаанд жоохон тийм хүүтэн урамсгал мэдлэгдэнэ гэнэлтэй. Аль эсвэл харилцааны хувьд жоохон тодорхойгүй байдаг. Би ер нь одоо бидний харилцаа ер нь хаад хүрэх юм бэ гэдгийг ойлгох бас тийм ойлгоход бас төвхтэй тийм байдал үрж магадгүй гэж байна. За ер нь бол 70% бол харилцааны тодорхойгүй байдлыг санчир гараг бол төөрөгдлийн дараа хүйтэн хөндөй тийм байдлыг ингэж хязгаарлалтыг илэрхийлдэг гэж байна л да. За тэгэхээр энэ үед өгөх төлөө бол дахин нэгтлэх шийдвэр гаргахдаа хэтэрхий яарахгүй байхыг зөвлөж байгаа юм байна. За гадаад төрхөндөө өөрчлөлт хийхээр шийдэж байгаа бол 10-аас 10-ны хүртэл бол ер нь тэгээд хэрэггүй гэж байна. За ер нь бол зарим нэгэн хүмүүс гадаад төрхөндөө сэтгэл дундуур байх бас тийм магадлал үүсч магадгүй гэж байна л да. Ер нь бол сугар болоод бод гаргуудын нөлөөгөөр бол энэ өөрчлөлтийг бол бод гаргийн нөлөөгөөр бас зарим нэгэн шинжлэл өөрчлөлтийг бол урах хөдөлгөөний үед хийж болтгоо гэж зөвлөд өгдөг. Тэр утгаар нь бол та урах хөдөлгөөнийг дуусгах хүртэл буюу 3 сарын 20 хүртэл бол тийм ямар нэгэн том худалдан авалт, том гэрээнд гарын үсэг зурх, альсвал одоо тийм гоо сайхны тийм хүчтэй тийм мессеж хэлбэрээр тулгарх байхыг зөвлөдөг. За бархас бод гариг бол хэдийгээр нөхцөл байдал одоо нэлээд
таагүй байгаа ч гэсэн таагүй байдал хэрвээ танд нөлөөлж байгаа бол барах усуйд гараг танд бол хамгийн боломжтой сайн хувилбаруудыг танд санал болгоно гэсэн байна. За энэ хүрээд хоньны ордны төлөв байдлыг өндөрлөж байна. За дараагийн орд бол үхрийн орд. За энэ сарны хэртэлт бол таны 5 дугаар гэрт болж байна. За 5 дугаар гэр гэхээр бол мэдээж таны бүтээлч төсөл, бүтээлч үйл ажиллагаа, хайртуулал, үр хүүхэдтэй холбогддог. За энэ тал дээр бол 5 дугаар гэрт сар хэртэлт болж байгаа болохоор энэ салбарт чинь бол маш том өөрчлөлтүүд гарна гэсэн үг. Өөрчлөлтүүд. Нэг одоо харилцааг дуусгаж нөгөө цоо шинэ харилцаа эхэлдэг ч юм уу. Эсвэл нэг чухал төслийг дуусгаад дараагийн цоо шинэ төсөл рүү иргэн орох гэх мэт. Тэгэхээр дээрэс нь нар болоо сарны хэртэлтийн энэ үйл явц бол зөвхөн энэ өдөр болоод дуусчихдаггүй. Хэртэлтийн нөлөө бол одооноос эхлээд 3-аас 6 сарын туршид үргэлжилдэг гэдгийг санах хэрэгтэй. За энэ үед бол анхаарах ёстой зүйл бол найз нөхдийн харилцаанд зарим нэгэн нууцлаг зүйлийг ил болгож магадгүй гэжээ. За Меркури буюу буд гараг ухарч байгаа учраас хуучин харилцагч эсвэл хуучин одоо нууц болоод нууц ч юм уу эсвэл хуучин амрагийн холбоотой байсан тэр хүмүүс иргэн холбогдох юм магадлалтай гэж байна. За бархас үед гараг таны 3 дугаар гэрт байрлаж байгаа учраас бархас үед гараг бол энэ жоохон хөндөвтөр нөхцөл байдлын үед аврагч болон гарч ирнэ гэж хэлээд байгаа шүү дээ. За тэгэхээр ах トゥ ойр дотны хүмүүсээс тусламж ирэх ийм боломж бас танд олдох нэ. За тэгээд үхрийн ордны удирдагч гараг нь бол сугар гараг байдаг. Тэгэхээр сугар гараг бол таны 12 дугаар гэрт шилжиж байгаа учраас 12 дугаар гэр гэдэг бол бусдаас жоохон тусгаарлагдах, эсвэл үзэл бодол шашны болон ихтгэл үнэмшлэлийнхаа тал дээр илүү өөрийгөө анхаарах, хөгжүүлэх энтэр гэсэн далд ухамсар, далд мэдлэгийг сонирхох энтертэй маш их холбогдож ирдэг. За тэгээд дээрэс нь бас нууц холбоо харилцаа, сэтгэл хөдлөлүүд таныг зовоож байгаа бол тэр асуудлыг ил гаргах энтер гэсэн иймэрхүү асуудлыг хөндтгөлдөө. Тэгэхээр яг энэ үед бол ганцаараа байж өөрийгөө сонсож дотоод оюун санаа зүйн сэвэн хөгжүүлэх, бясалгал хийх энтерт бол маш сайн үе юм байна. За сэтгэл санаагаа одоо тайван байлгаж өөрийнхөө одоо тэр дотроо байгаа одоо сэтгэлээ илэршүүлэхин тулд дотор байгаа бүхнийг гаргаж ирэх цэвэрлэх ийм үе гэсэн байна. За таны хувьд бол сэтгэл санааны хувьд бол харьцангуй бас бусад хүмүүсийн хувьд бол тогтвортой байдаг ч гэсэн санхүүгийн асуудлаас болоод жишээлбэл өөрөөр хэлбэл бод гараг ангарахтай тийм сөргөлтсөн байдалтай байгаа шүү дээ. Тийм эндээс утга бол хамтрагчтайгаа маргалдах, харилцаа холбоо, цаад дотгор үүсэх энэ гэсэн тиймэрхүү зүйлүүд тохиолдож магадгүй гэж байна. За тэгээд та бүхэн хэрвээ энэ одоо үхрийн ордных боловч танд энэ одоо зурхаа хэрвээ тийч сайн тарахгүй санагдаж байвал та сарны ордны ордоо сонсоорой. За сарны орд бас мандалт ордоо сонсоорой гэж хүсэж байна. За тэгээд хэртэлтийн нөлөө бол одооноос эхлээд 3-аас 6 сарын туршид үргэлжилдэг шүү гэдгийг санаад авчихад илүүдэхгүй баха. За эхрийн орднуудын 3 сарын төлөв байдлыг ярий. За хэртэлт 3 сарын 3-нд болсон энэ хэртэлт бол таны гэр бүл, орон сууц, үйл хөдлөх хөрөн гэдрийг одоо хариуцдаг 4-р гэрт нөлөөлнө гэж байгаа. За тэгэхээр энэ 2 сарын 17-ны нар хэртэлт, 3 сарын 3-ны сар хэртэлт гэсэн энэ хэртэлтийн удирдал энэ үед гарсан элдв өөрчлөлтүүд бол энэ нөлөө бол ер нь тухайн ордны нөлөөлөх нөлөө нь 3-аас 6 сар гэж үздэг. За тэгэхээр энэ орон гэртэй холбоотой, гэр бүлтэй холбоотой, үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой энэ бүх өөрчлөлтүүд танд одооноос эхлээд бүтэн 3-аас 6 сарын туршид үргэлжилнэ гэж ойлгож байна. За дээрэс нь эхрийн ордны удирдагч гараг Меркури буюу буд гараг яг одоо бол ухрах хөдөлгөөд орчихсон байгаа.
За тэгэхээр энэ удаагийн ухрах хөдөлгөөнд орчихсон байгаа энэ ихний бод гараг үлдгийн байрлал нь нэлээд сул. Байрлал их сул байралтай байгаа гэж үзэж байгаа. Тийм учраас албан тушаалуудад гэр бүлийн харилцааны хооронд нэлээд тийм тэнцвэргүй байдал үүсэх, эсвэл албан тушаал гэхээр мэдээж ажил дээр бусад хүнтэй хэл үгээ олцоход бас нэлээд хэцүү ч юм уу, манайх тиймэрхүү байдал бас үүсч магадгүй гэж үзэж байгаа юм. За тэгэхээр гэр бүл үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой чухал гэрээ хэлцээр хэрвээ хийх гэж байгаа бол яг энэ үед жоохон хойшин тавиад хүлээгээрэй гэж байгаа. Ягдгүй л таны удирдагч бод гараг ухрах хөдөлгөөнд байгаа. Тийм учраас үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эсвэл гэрээ хэлцээртэй холбоотой энэ үйл явдал бол маш болгоомжтой хандсан дээрээ гэж байгаа. За дээрэс нь хайр дурлал нийгмийн хайр дурлал бүтээж үйл ажиллагааг хариуцдаг, сайхныг хариуцдаг сугар гараг. Сугар гараг бол таны 11-р гэрт орж ирж байгаа байна. За тэгэхээр 11-р гэдэг нь найз нөхдийн харилцаа холбоо, бас бүрөөдөл нөхөрлөлийг илэрхийлдэг бол энэ харилцаанд далайван гараг болоод санчир гарагийн нөлөөгөөр энэ харилцаанд бол жоохон тийм тодорхойгүй байдал үүсч магадгүй гэж байна. За тэгэхээр зарим нь магадгүй хэн нэгнтэй холбоотой найз нөхдийн харилцаанаас зарим нэгэн хүндрэлийг мэдэрдэг ч юм уу, эсвэл зарим нэгэн найз нөхдөөсөө ингээд найз нөхд нь танаас зайгаа барьдаг ч юм уу. Иймэрхүү нөхцөл байдал үүсч магадгүй юм байна л та. Тэгэх юм бол та тэднийг бас нэг их хүчлээд хэрэггүй шүү гэсэн байна. За тэгээд эхний ордны ерөнхий төлөв байдлыг үл энэ хэрэг өндөрлөе. Хэрвээ та эхний ордон боловч энэ бүхэн таны амьдралд тийм ч сайн тарахгүй байгаа юм шиг санагдах юм бол та мандалт ордоо бас сарны ордоо сонсорой гэж зөвлөх байна. За энэ хүрээд эхний ордны 3 сарын төлөв байдлыг өндөрлөе. За дараагийн орд бол мэдээж мэлхийн орд. За мэлхийн ордны тухайд бол харилцаа холбоо, богино аялал, ах トゥ угийн харилцаа холбоо, хөршийн харилцаа холбоо энтрийг илэрхийлдэг 3 дугаар гэрт сар хэртэлт болж байна. За 2 дугаар сарын 17-ны нар хэртэлт, 3 дугаар сарын 3-ны сар хэртэлт энэ бол энэ алдралтыг энэ оны бүх хэртэлтүүдийн эхлэл болж байгаа юм. За ерөнхийдөө ийм нар сар хэртэлтийн нөлөө бүлүүл тухайн хүний амьдралд бол 3-аас 6 сарын хугацаанд үргэлжилдэг. Тэгэхээр таны энэ хэртэлт бол таны 3 дугаар гэрт болох үйл явдлыг бол бодлолд өөрчлөлт оруулах нэ гэж ингэж үзэж болох нэ. За тэгэхээр богино аялал, суралцах, энтертэй холбоотой, харилцаа холбоотой зарим нэгэн өөрчлөлтүүд гарах юм байна л да. За дээрэс нь бархав сайд өгөөмөр гарагтай. Бархав сайд бол таны ордонд шууд хөдөлгөөнд орж ирж байгаа. Энэ бол ухрах хөдөлгөөнд байж байгаа. Таны орд буюу мэлхийн ордонд урагшлах хөдөлгөөнд орж ирж байгаа болохоор энэ сар бол таны хувьд ерөнхийдөө нэлээд азтай байх ийм сар юм байна. За гэхдээ ухрах хөдөлгөөнд орчихсон байгаа бод гарагийн нөлөөгөөр та бол бичиг баримт, үлдэх, холын аялал, хууль эрх зүйн бичиг баримт энэ төр бол бас нэлээд анхааралтай харж байгаарай. Хандаарай гэсэн байна. За ерөнхийдөө бод гарагийн ухрах хөдөлгөөний хувьд бол бичиг баримттай холбоотой асуудлууд бол нэлээд хянамгаа хандахгүй, дахин буцаагдах, ерөнхийдөө тийм үйл явдлууд бол их хөрөлдөг, зарим нэгэн алдааг харахгүй өнгөрчихсөн байх энэ төр. Ийм үе хийдэг шүү. За тэгээд дээрэс нь энэ үед өгөх зөвлөгөө бол мэдээж та зүүн совиндоо итэг гэж байгаа юм. За тэгээд таны дотоод дуу хоолойчин бол хамгийн зөв замыг хэлж өгнө гэж байгаа. За мэлхийн орд болоод ерөнхийдөө энэ усан махбодтой ордууд бол зүүн совин бол нэлээд өндөр байдаг. За дээрэс нь сугар гараг бол таны 10 дугаар гэрт орж иж байгаа юм байна. Сугар гараг ажил дээрээ хүмүүсийн таашаалыг хүртэх, хүмүүсийн анхаарлыг татах, бусдад таалагдах, дээд тушаалтнуудад бол таалагдах гэх юм уу. Ерөнхийдөө балбан тушаалын хувьд нэлээд сайн үе л гэж ингэж үзэж байна л да. За тэгвэл сугар гарыг сарын ихээр ийм таатай барилттай байх боловч удахгүй санчир болоод далайван гарагтай нэгтгэхэд зарим нэгэн харилцааны тодорхойгүй байдал бас үүсэж магадгүй гэж бол ярьж байгаа. Нэг гэж сануулж байгаа. Тэгэхээр мэргэжлийн салбартаа бол
асуудалд хандахдаа нэлээд бодитойгоор хандаарай гэж ийм зөвлөгөө өгч чинь. За тэгээд хэрв мэлхийн ордны өөрсдийн чинь одоо нарны ордоороо энэ танд хэрвээ төдийлөн тохирохгүй санагдаж байгаа бол сарны болон мандалт ордоо сонсоорой гэж зөвлөх байна. За энэ хүрээд мэлхийн ордны 3 дугаар сарын төлөв байдлыг өндөрлөё. За дараагийн орд бол Арслангийн орд. За энэхүү сарны хэртэлт бол таны санхүү, орлого, мөнгөний их сурвалжийг илэрхийлдэг 20 дугаар гэрт болжээ. Тэгэхээр таны мөнгө санхүүтэй холбоотой энэ үйл явдалд өөрчлөлт орно гэсэн үг. За тэгэхээр 2 сарын 17-ны нар хэртэлт, 3 сарын 3-ны сар хэртэлт гэдгийг бол хөрчлөлт яг хэртэлтүүдийн одоо энэ сезон уйлрал эхэллээд одоо энэ оны 26 оны хэртэлтүүдийг энэ үе гэж үздэг. Энэ хэртэлтүүдийн нөлөө бол таны 2 дугаар гэрт болж байгаа энэ өөрчлөлтийг илэрхийлэх ялдамд мөн энэ нөлөө зөвхөн өнөөдөр болоод өнгөрөх биш. Дараагийн 3-аас 6 сарын туршид энэ өөрчлөлтүүд үргэлжилнэ гэдгийг та бас санаад авчихад илүүдэхгүй. За энэ үед юунд анхаарах хэрэгтэй вэ гэхээр гинтийн зарлага гарч магадгүй гэж. За тэгээд дээрэс нь өр зээлийн асуудал бас жоохон асуудал үүсгэж магадгүй. Яагаад гэвэл энэ бод гариг ангараг гариг хоёрын бол одоо тийм сөргөлдөөнтэй ийм байрлал үүсчихэд байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь энэ сар бол нэлээд тийм хүнд хэцүү, тийм ойлголцоход хэцүү энэ төр үйл явдлыг бас зөвгнөд яриад байгаа юм. За тэгэхээр гал ассан тийм ангараг болоод бод гаригийн хооронд тийм сөргөлдөөнтэй байдал гэдэг чинь гал асаасан жоохон зөрчил тэмцэлтэй. Иймэрхүү үе гэсэн үг. Тийм учраас санхүүгийн байдалд бол альва асуудал дээр баргаан мэтгэлцээ үүсгэхээс жоохон зайлсхийгээрэй гэж. За дээрэс нь томоохон хөрөнгө оруулалт хийх, мөнгө зээлэх энэ төр бол хэрэггүй. Яагаад гэвэл бод гаригийн урах хөдөлгөөний үед бол их хэмжээний хөрөнгө оруулалт хийхийг бол бас жоохон боломжтой хандсан дээр гэж үздэг. Тэгээ томоохон хөрөнгө оруулалт хийхвэл энэ 1/9-тэй бол эрсдэл дагуулж магадгүй гэж байна. За аялал болоод мэдлэг, боловсрал энтрийг хариуцдаг 9-р гэрт чинь сугар гариг орж иж байгаа юм байна. За тэгэхээр өөр соёл иргэн шил 9-р гэр гэдэг бол алсын аялал, бас сургалт, боловсрал, мэдлэг энтрийг хариуцдаг болохоор өөр соёл иргэн шил одоо шинэ мэдлэг энтрийг олж авахын төлөө тэмүүлэх, алсын аялалд төлөвлөх, бичиг баримт энтер одоо үлдэх энтерт бол бас нэлээд бас бүлээц бодолтой хандахгүй бол зарим нэгэн төрөгдөл. Яа төрөгдөл гэж хэлээд байгаа вэ гэхээр бас тэгээ буруу ойлголт үүсгэх юм уу. Сугар гаригийн нөлөө хэдийгээр тийм 9-р гэрт таатай зүйлүүдийг ингээд амлаж эхлэж байгаа юм шарагдах боловч тэнд нь санчир болоод 70,000 гаригийн нөлөөгөөр зарим нэгэн асуудалд та хэтэрхий одоо тийм романтикаар төссөн байдаг ч юм уу. Аль эсвэл зарим нэгэн дээр жоохон тийм хөнгөн хумгаандсан байдаг юм уу. Нэлээ хязгаарлалтай, нэлээ хариуцлагатай байхын шаардсан санчир гариг. Тийм нөлөөгөөр иймэрхүү зүйл гарч ирж магадгүй гэсэн байна. Тэгэхээр ер нь бол энэ сард бол та оюун санааны хувьд хөгжих, өөрийгөө хөгжүүлэх энтерт бол нэлээд сайн таатай үе гэсэн байна. За энэ хүрээд Арслангийн ордны төлөв байдлыг өндөрлөе. Мэдээж та сарны болон мандал товтоо бас давхар сонсоод үзээрэй гэж зөвлөх байна. За мэдээж дараагийнх нь бол охины ордон. Охины орд бол энэ удаагийн хэртэлтийн гол төлөөлөл юм байна. Өөрөөр хэлбэл охины ордны 1-р хэрт нь энэ удаагийн сар хэртэлж болж байна. За энэ бол нэлээд тийм хүн дэвтэр ийм хэртэлттэй гэж үзнэ л дээ. Яагаад гэвэл энэ хэртэлт нь ангараг гарагтай сөрөг барилалтай энэ төр нөхцөл байдал үүсчихэд байгаа. 90 градусын байрлал буюу opposition гэж тийм байрлал байгаа. За энэ бол охины ордныхны хувьд маш чухал юм үе. За мэдээж 1-р гэрт байрлана гэдэг бол таны гадаад төрх одоо энэ амьдралд тавьсан зорилго, тэмүүлэл энтрийг чинь бас илэрхийлнэ. Та хэн болж харагдах вэ гэдэг дээр чинь бас их нөлөө үзүүлнэ. Гэхдээ таны одоо удирдагч гараг бод гарагч нь ухарч байна. Дээрээс нь бод гарагч нь ангарагтай бол одоо тийм нэг таагүй ийм байрлалт байна. Сөргөлдөөнд байрлалтай. Тийм учраас та бол одоо харилцаа холбооны салбар буюу альсвал одоо хайр дурлал хамтрагч түншийн харилцаанд бол
нэлээд тийм зөрчилдөөтэй байдал үүсэх магадлал их байна гэж ингэж үзэж байгаа юм. За тэгээд энэ хэртэлт бол таны ордонд болж байна. Тэгэхээр энэ хэртэлтийн нөлөө бол 3-аас 6 сар байдаг гэдгийг та санаад авчихад илэгдэхгүй. Одоо болж байгаа ерөнхийдөө охины ордны хувьд бол маш том одоо нэг циклийн төгсгөл, дараагийн одоо нэг бичгийн амьдралын эхлэл гэж үзэж байгаа. Маш том чухал тийм өөрчлөлтийн үе гэж үзэж байгаа. Тийм болохоор та бол би болон бид гэсэн одоо тэр харилцааныхаа тэнцвэрийг хадгалаа. Өөртөө дүүнэлт хийхэд бол хамгийн чухал цаг шүү гэж ингэж зөвлөж байгаа юм. За цугар гариг бол таны одоо 8 дугаар гэрт барилж байгаа юм байна. 8 дугаар гэр гэдэг бол дундын өмч хөрөнгө дотн харилцаа бас илэрхийлдэг. Зарим нэгэн нууцлаг дотн одоо ийм харилцаа энтрийг бол одоо бас илэрхийлээд байдаг. За тэгэхээр мэдээд хамтрагчийн болон одоо дундын өмч хөрөнгө чинь бол бас нэлээд асуудалтай. Зөвхөн танд хамааралтай бус харилцаанд бол тийм нөхцөл байдал үүсэж ирж магадгүй гэнэ л дээ. Тий. За нууцлаг тэр харилцаа энтерт бол бас жоохон шийдэх асуудал гардаг ч юм уу. Нэг иймэрхүү ирж магадгүй юм байна. За тэгэхээр энд бол танд жоохон тийм сэтгэл түгшээсэн тэр үйл явдал байгаа бол тэр юунаас болж байгаа вэ гэдэг тэр зүйлээ бол та өөрөө илүү татарахын тулд дотог шанаа хандах, бясалгал хийх, айцтайгаа нүүр тулах энтерт бол их сайн үе гэж зөн сонгоо сонсох энтерт бол маш сайн үе гэсэн байна. За тэгээд хэртэлтийн энэ цикл бол таны одоо энэ удаагийн өнгөрсөн оны 9 дугаар сараас эхэлж одоо охины орд болоод загсны ордын тэнхлэгийн дагуу энэ хэртэлтийн цикл гэж ярьдаг. Энэ мөчлөгүүд эхэлсэн байдаг. Үргэлжилсэн байдаг. За энэ цикл бол 3 сарын 3-ны энэ цикл ерөнхийдөө охины ордны энэ хэртэлтийг охины орд болоод загсны ордны тэнхлэгийн дагуу байж байгаа энэ хэртэлтүүд ингээд дуусж байгаа юм. Тэгээд дээрэс нь охины ордонд бол энэ сарны хойд өмнөд зангилаа 1-р гэртэнд байрлаад урд хойд зангилаа буюу раахан уул 7-р гэртэнд байлж байгаа. Тэгэхээр харилцааны асуудлуудад бол маш том өөрчлөлтүүд гарна л гэсэн үг. За энэ хүрээд охины ордны 3 сарын гар хэрэгслийн төлөв байдлыг өндөрлөе. Хэрвээ та охины ордных боловч энэ төлөв байдал танд төдийлөн таарахгүй юм шиг санагдаад байвал та сарны болоод мандалт ордоо сусаарай гэж зөвлөж байна. Дараагийнх нь бол жинлүүрийн орд байна. За жинлүүрийн ордны 3 сарын төлөв байдал бол за энэ удаагийн хэртэлт таны 12 дугаар гэрт болж байна. За 12 дугаар гэр гэдэг бол жоохон тусгаарлах, өөрийгөө таних, мэдэх, алсын, аялал. За дээрэс нь далд ухамсар, нууц мэдлэг, бясалгал, дотогшоо хандах, шашин шүтлэг энэ бүх зүйлийг илэрхийлдэг. За одоо өөрийн чи итгэдэг үнэмшил аль салбарт илүү одоо та өөрөө хүчээ сорхио энтер гэдгийг энэ үед та олж харах боломжтой. За тэгэхээр энэ бүх хэртэлтийн нөлөө бол таны 12 дугаар гэрт болж байгаа энэ хэртэлтийн энэ нөлөө бол ерөнхийдөө танд одоогоос эхлээд 3-аас 6 сарын туршид болох өөрчлөлтүүдийг илэрхийлж байгаамаа. За тэгэхээр сэтгэл санаа төвтөргүй болох сонин зүүдлэх энэ магадaltaй гэнэлтэй 12 дугаар гэр гэлүүл зөн совин бас далд мэдлэг далд ухамсар энэ төрийг илэрхийлээд идэг. За ажил дээрх ачаалал бас нэлээ одоо тийм тодорхойгүй өөрөөр хэлбэл бас далаван гариг санчаар гариг энэ төрийн нийтлэлтэй бас холбоотой л доо. За манан дунд байгаа ер нь хаашаа цаашаа явах гэдэг гэдгийг мэддэхгүй энэ байдалтай байж магадгүй гэж байна. За тэгэхээр бясалгал хийх, амрах, сэтгэл зүйн хувьд эрүүл мэндэд илүү анхаарах шаардлагатай үе гэж байна. За харин сугар гариг бол хайр дурлал, гоо сайхан, дотн харилцаа, бүтээлч үйл ажиллагаа, бүтээлч төслийг ч илэрхийлдэг энэ сугар гариг таны 7 дугаар гэрт шилжиж орж ирж байгаа байна. За 7 дугаар гэрт энэ бол маш чухал үе. Хамтрагчтайгаа харилцаа холбоогоо бэхжүүлэх, романтик харилцаа үүсэх, гэр бүлийн болон дотн харилцааг чинь одоо ивэх одоо ийм таатай үе гэнэлтэй. За тэгэхээр энэ бол зарим нэгэн одоо санчир гариг бас далаван гариг хоёр бол бас сууртай хамт бас нэгдэх юм процесс явагдаж байгаа учраас романтик харилцаа энэ бүх одоо харилцаа хэдийгээр сарын ихэд таатай санагдаж байгаа боловч явандаа бол одоо тийм нэлээд хүүтрэх эсвэл үл ойлголцол үүсэх аль эсвэл нэлээд тийм бүхэндий тийм
хязгаар тогтоосон тиймэрхүү байдал бол бас болж хуурах юм магадлалтай гэж. Тэгэхээр бол хамтрагчаа альсвал одоо дотн холбоотноо хит одоо туйлшруулж хит одоо тийм романтикаар төсөөлөх энэ төр байдлаа бол эргэж хараарай. Тэнцвэртэй байдлыг эрхэмлээрээ гэсэн байна шүү. За тэгэхээр энэ бүхэн бол таны одоо бас дээрэс нь энэ бол нөгөө Меркури буюу бод гараг ухрах хөдөлгөөнд орж байгаатай бас холбоотой. За ухрах хөдөлгөөн бас дээрэс нь тэнд нь бас ангараг гарагийн одоо тийм нэлээд одоо гал гарсан гэх юм уу, тиймэрхүү сөргөлдөөнд байрлал энтертэй холбоотой. Тийм учраас энэ үед бол одоо бас хуучиг харилцаагаа эргэж сэргэх энтер гэсэн тийм нөхцөл байдалч бас үүсч магадгүй. Гэхдээ энэ үед ямар ч хэл байсан гэсэн хэтэрхий тийм яран шийдвэр гаргахыг бол бас азнаарай гэсэн байна. За энэ хүрээд жиндүрийн ордны 3 сарын төлөв байдлыг өндөрлөж байна. Хэрвээ та энэ бүхнийг сонсож байхад танд одоо төдийлөн тохирохгүй санагдаж байгаа бол сарны болон мандалд ордоо давхар сонсоорой гэж зөвлөх байна. За дараагийн орд бол Хилэнцгийн орд. За Хилэнцгийн ордны тухайтад бол энэ нар хэртэлт 3 сарын ерөнхий төлөв байдал болоод нар хэртэлтийн үйл явдал 14-р гэрт илүү нөлөөлөх нь байна. Энэ бүх өөрчлөлтүүд. За 14-р гэр гэдэг бол найз нөхдийн харилцаа, нийгмийн харилцаа мөрөөдөл энэ бүхний найз нөхдийн хүрээлэл, нийгмийн хүрээллийг чи илэрхийлээд байдаг. За тэгэхээр энэ бүх салбарт чинь гарч байгаа энэ хэртэлтийн нөлөө 2 сарын 17-наас 3 сарын хооронд бол нэг хэртэлтүүдийн одоо коридор үе гэж байсан. Одоо 3 сарын 3-ны энэ сар хэртэлт бол таны 14-р гэрт болж байгаа шүү дээ. За тэгэхээр энэ хэртэлт бол таны 3-аас 6 сарын туршид болох өөрчлөлтүүдийг зөөгдөж байгаа юм. За тэгэхээр найз нөхдийн харилцаа холбоонд бол шүүлтүр тавигдана. Хин таны жинхэнэ найз вэ гэдг нь бас тодорхой болно гинэ. За хайр дурлалын харилцаанд бас үйл ойлголцол гарч магадгүй. Тийм учраас энэ үед бол жоохон хүлээцтэй байгаарай гэж байгаа. За тэгэл мэдээж энэ үед бол бод гарагийг ухрах хөдөлгөөн болж байгаа. За тэгэхээр ганц бие хилэнцүүдийн тухайд бол хуучин харилцагч, хуучин танилтайгаа эргэж халуудах, тэднээс мэдээ харилцаа холбоо дахин сэргэх ийм баталтай гэсэн байна. За дээрэс нь сугар гараг буюу хайр дурлал бүтээлч үйл ажиллагаа гоо сайхныг илэрхийлдэг сугар гарыг таны 6 дугаар гэрт орж иж байгаа юм байна. За 6 дугаар гэр гэхээр бол мэдээж таны өдөр тутмын байнгын хийдэг ажил дээрээс нь эрүүл мэндийг илэрхийлдэг. За тэгэхээр та энэ үйл ажлын орчноо тохиолдох гоё сайхан энд тэмүүлэх ажлын байраа гоёж чимэглэх ерөнхийдөө л тэр гоо сайхныг мэдрэх тэр нэг хүсэл чинь илүү таныг урагшлуулж магадгүй гэнэ л дээ. Тэгэхээр энэ бүхнийг үйлчлүүлэхийн төлөө бас та нэлээд тийм хүч анхаарал тавьсныхаа төлөө бас жоохон тийм ачаалттай санагдаж бас магадгүй гэсэн байна. За тэгээд мэдээж эрүүл мэндтэй холбоотой учраас та бол хоолны дэглэм арьс арчилгаа энтертэй бас нэлээд анхаарах шаардлагатай. Энэ үед бол дэглэм барих юм бол одоо энэ маш тийм үр дүнгээ сайн өгөх тийм үе байж магадгүй юм байна шүү. За энэ хүрээд Хилэнцгийн ордны 3 дугаар сарын ерөнхий төлөв байдал гар ихсийн нөлөөг өндөрлөе. Хэрвээ та энэ хүртэл сонсоход таны одоо Хилэнцгийн ордонд чинь төдийлөн тохиромжтой биш санагдаж байвал та сарны ордоо мөн мандалт ордоо сонсоорой гэж зөвлөх байна. За та бүхэнд амжилт хүсье. Дараа уулзлаа баяртай. За дараагийн орд бол Номын орд. За Номын ордны 10 дугаар гэрт хэртэлт болж байна. За 10 дугаар гэр гэдэг бол таны албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, нэр хүндийг илэрхийлдэг. За энэ салбарт чинь бол хэртэлтийн нөлөө орж ирж байна. За энэ хэртэлтийн нөлөө бол 20 дугаар сарын 17-оос нар 3 дугаар сарын 3-нд сар хэртлээ. Дээрээс нь энэ үед бол ангараг гараг, бод гараг,
сар энэ гэсэн байрлалууд бол маш одоо тийм сөргөлдөөнтэй байгаа учраас энэ салбаруудад бол бас жоохон асуудал өөрчлөлт шинжилт маргаантай бэтгэлцээтэй нөхцөл байдал бас үүсч магадгүй гэж. За энэ бүх өөрчлөлтүүд бол эрсдэлтийн нөлөөгөөр гарч ирж байгаа учраас энэ нөлөө танд 3-аас 6 сарын туршид үргэлжилнэ л гэсэн үг. За тэгэхээр энэ үед юунд анхаарах вэ гэх юм бол ажлын байраа солих, албан тушаал дээрээ том өөрчлөлт гарах. За магадгүй зарим нэгэн хүн бол орон гэр, байр сууцааныхаа одоо доторх засал гэдгийм үү энэ асуудлыг шийдэх энэ гэсэн ийм үед ирж бодгүй энэ магадгүй бод гарагийн нөлөөгөөр. За гэхдээ бод гараг ухарч байгаа учраас засвар гүйцэтгэлгээ хийх өнгөрснийг одоо хийж исэн үйл явдлуудыг өнгөрсөнд хийж исэн бүх ажлыг үргэлжлүүлэхэд бол сайн үе. Харин цоо шинээр том төсөл эхлэх, том одоо албан тушаалт гэдгэн одоо томилогдох энэ гэсэн үйл явдал болж ялаа гэж бодоход том гэрээ хэлцэлт гарын үсэг зурах энэ төрт бол бас жоохон болгоомжтой бодолтой жоохон хүлээцтэй бод гарагийн хурх хөдөлгөөнийг дуусталж гэдэг юм уу хүлээхэд бас зүгээрээ гэж ингэж сануулдаг. За тэгэхээр 10 дугаар гэрт бодоод энэ таны 10 дугаар гэртийн хэртэлт болсон учраас магадгүй албан тушаал дэвшигтэй холбоотой яриа хэлцээр дээд тушаалтнуудтайгаа харилцаа энтертэй болоос үг хэллээ бодож хянамга хандах зүйтэй. Хэл хүүгээ бодоорой л гэсэн байна. За тэгээд дээрэс нь хайр дуулал бүтээлч байдлыг илэрхийлдэг сугар гараг бол таны 5 дугаар гэрт орж ижээ шинэ хайр дууралтайгаа уулзах боломжтой. Гэхдээ тэнд бол бас нэлээд тийм өөрөг хариуцлага шаардсан тийм одоо нөхцөл байдал үүсэж магадгүй гэж. Яг тэгвэл сугар гараг хэдийгээр сарын ихэнд таатай байрлалд байгаа ч гэсэн явандаа болвол санчир болоод далайван гарагт нэгдэж байгаа юм. Тийм болохоор далайван гараг гэдэг бол тодорхойгүй байдлыг илэрхийлнэ. За дээрэс нь санчир гараг бол хариуцлага, сахилаваад, хязгаарлалт магадгүй заримдаа нэлээд тийм хүүтэрсэн, хөндийр тиймэрхүү нөхцөл байдлыг бол үүсгэж магадгүй. Тэгэхээр бол энэ царын гол зөвлөмжүүд бүтээлч үйл ажиллагаагаа бодиттой байдал руу одоо бодит үр дүнлөө анхаарах. Бодит болгож хэрэгжүүлэх энэ сайн үе гэсэн байна. За энэ хүрээд номын ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Та мэдээж номын ордоо сонсоод зогсохгүй бас өөрийн мандалт болон сарны ордоо давхар сонсоорой гэж зөвлөх байна. За ингээд дараа цар дурлалцлаа. Баяртай. За дараагийн орд бол матрийн орд. За матрийн ордны 9-р гэрт хэртэлт болж байна. За ертөнцийн зөвхөзөл, дээд боловсрал, алсын аялал, алсын түнш, холын түнш холбоотон шашин шүтэл, итгэл үнэмшлийг илэрхийлдэг энэ гэрт чинь хэртэлт болж байна. За тэгэхээр энэ дурдсан салбаруудад бол хэртэлтийн нөлөөгөөр өөрчлөлтүүд явагдаж байна гэж үзнэ. За тэгэхээр энэ хэртэлтийн нөлөө ялангуяа 20 дугаар сарын 17-нд нар хэртсэн, 3 сарын 3-нд сар хэртсэн, за тэгээд 2 сарын 26-нд бод гараг ухарсан гэсэн энэ олон үйл явдлуудын нөлөөгөөр орж байгаа энэ олон өөрчлөлтүүд бол таны 9-р гэрийн асуудлыг хөндөж байгаа учраас энэ нөлөөнд 6 сар 3-аас 6 сарын туршид болох өөрчлөлтүүдийг зөөнөж байгаа юм. За тэгэхээр холын аялал төлөвлөсөн бол магадгүй зарим тэр үед энэ бод гарагийн нөлөөгөөр жоохон саатаж магадгүй. За харилцааны холбооны салбарт бол бод гараг болоод ангараг гараг сөргөлдсөн байдалтай байрлалд оршиж байгаа учраас хөршүүд болоод ах дүү нартайгаа бас жоохон маргаан мэтгэлцээ үүсгэж магадгүй учраас энэ иймэрхүү маргаан нөхцөл байдлаас болгоомжлоорой, сөргөлдөөнт нөхцөл байдлаас жоохон аль болохоор халхан байгаарай гэж зөвлөж байна. Тэгэхээр энэ үед өгөх зөвлөгөө бол лимиг олон талаас нь хараарай. Ганцхан өөрийгөө л зөв гэж битээ зүтгээрээ. Энэ нь аюултай шүү гэсэн байна. За гэр бүл болоод орон гэрийг хариуцдаг 4-р салбарт чинь сугар гараг орж ирж байгаа юм байна. За сугар гараг 4-р гэр гэдэг бол өлөөлөл хөдлөх хөрөнгө, таны амьдран сууж байгаа орон байр, газар орныг илэрхийлдэг. Тэгэхээр гэр орон энэ нөхцөл байдал чинь тавтай байхыг хүсэж байгаа хэдий ч сугар гараг
далайван санчир гарагтай сэнэгдэж байгаа энэ үед бас гэр бүлийн гишүүдийн хооронд жоохон үйл ойлголцол үүсэх, хуучин гомдсон, бие биедээ тунирхсан гэдгийм үү? Тийм үйл ойлголцол байсан бол тэр үйл явдал сөхөгдөж магадгүй. Бас бод гарагийн хорходлогон болж байгаа хуучин асуудлууд өнгөрсөнд дарагдсан, өнгөрсөнд бугшсан тийм үйл явдлууд ил гардаг юм үе. За тийм болохоор ерөнхийдөө энэ гэр бүл болоод ойр дотны хүмүүстэй харилцаанд жоохон хянуур, хил хязгаараа зөв тогтоож аль болох эрэлдэг байдлыг эрхэмлээрээ гэсэн ийм зөвлөгөө өгч байна. За энэ хүрээд Батрын ордны 3 дугаар сарын төлөв байдлыг өндөрлөж байна. За ингээд хэртэлтийн үе учраас энэ бүх үйл явдлууд дээр дурдсан бүх өрчлөлтүүд бол 3-аас 6 сарын туршид үргэлжлэнэ гэдгийг хэлчихсэн. За тэгээд энэ хүрээд Батрын ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Гэхдээ хэрвээ Батрын ордны нөхцөл байдал чинь танд төдийлөн таарахгүй байгаа юм шиг санагдаад байвал та мандалд ордуулаад сарны ордоо сонсоорой гэж зөвлөх байна. За ингээд дараа сард уулзъя. Баяртай. За дараагийн орд бол Хумхын орд. За хумхч гэдэг бомбч гэдэг шүү. Аль алиар нь орчуулдаг байгаа. За тэгэхээр аль алиар нь ойлгож болно. Icarus гэж латинээр төв януул тийм байдаг. За хумх буюу бомбын ордны тухайтад болвол 8 дугаар гэрдийн хэртэлт болж байна. За 8 дугаар гэр гэдэг бол бусдтай холбоотой хамтарсан өмч хөрөнгийг илэрхийлдэг. За өөрчлөлт шинжлэлт бас нууц тийм мэдлэг, нууц асуудлуудыг ингэж илэрхийлээд байдаг. За энэ гэрт хэртэлт болж байна гэдэг үл дээр дурдсан амьдралын тэр өмч хөрөнгөтэй холбоотой, дундын өмчтэй холбоотой, нууц сулан эзотерик мэдлэгтэй холбоотой тэр өөрчлөлт шинжлэлтүүдийн тэр салбарт чинь хэртэлтийн нөлөөгөөр одоогоос эхлээд 3-аас 6 сарын туршид өөрчлөлт орно л гэсэн үг. За мэдээж энэ үед юу анхаарах вэ гэхээр өв залгамжлал, татвар, өр зээлийн асуудал, тэтгэлгийн асуудлууд бас энэ үед сөхөгдөж шийдэх асуудлууд гарч ирнэ. Дээрээс нь бод гариг ухарч байна. Тийм учраас хуучин асуудлууд орлого зарлагтай холбоотой, мөнгө тооцоотой холбоотой энэ асуудлууд бол бод гаригийн нөлөөгөөр зарим нэгэн шийдээгүй буюу эсвэл зарим нэгэн алдаа энтрүүд бол ил гарч басан магадгүй юм байна. За тэгэхээр энэ дээр бол тийм болохоор алдаа гарахаас сэрэмжлээд хэрвээ сэтгэл хөдлөлөөр зарим нэгэн асуудалд хандсан мөнгийг бол эмоцоор их хэмжээгээр зарцуулсан энэ байдаг бол тэрийгэ зогсоо гэж. Холбоо харилцааны 3 дугаар гэрт чинь дараа сугар гариг бас орж ирж байгаа юм байна. Сугар гариг. За холбоо харилцаа бас ах дүү өнрийн холбоогч илэрхийлдэг. Хөршийн холбоогч илэрхийлдэг. За энэ салбарт бол хэдийгээр сугар гариг орж ирж байгаа сарын ихэнд таатай байж болох боловч за бас тэр хооронд энэ харилцаан дээр нуугдмал зарим нэгэн асуудлууд гарч ирж магадгүй. Өнгөрсөн л шийдээгүй үлдчихсэн. Бод гаригийн хорхотлогооноор ийм асуудлууд гарч ирж магадгүй. Тийм учраас харилцаа холбоо ах дүүсийн хоорондох гэрээ хилцээр тэр бүх зүйл байсан бол бас эргэж хараарай. Дээрээс нь бичиг баримт болоод гарын үсэг зурх гэрээ хилцэл хийх. Энтэрт бол бас ах дүү нэртэйгээ ч юм уу түнштэйгээ ч юм уу эсвэл нийгмийн тийм түншүүдтэй ч юм уу эсвэл нэг аюултай холбоотой энэ тийм гэрээ хилцээ энтерт бол гарын үсэг зурхтаа бас сайн уншиж нэгтлаарай гэсэн байна. За ингээд энэ хүрээд Хумхын ордны ерөнхий төлөв байдал гариг иргэсийн нөхцөл байдал яаж нөлөөлөхийг үзүүллээ. Та бүхэн Хумхын ордоо сонсоод зогсохгүй бас мандалт орд сарны ордоо давхар сонсоорой гэж зөвлөх байна. За ингээд дараа сард уулзъя. Баяртай. За дараагийн орд бол Загасны орд. За Загасны ордны 7 дугаар гэр буюу харилцаа холбоо, бүх төрлийн харилцаа, түншийн харилцаа, хайр дурлалын харилцаа, гэрлэлийн харилцаа. Энэ бүхнийг илэрхийлдэг 7 дугаар гэрт чинь хэртэлт болж байна.
За тэгэхээр энэ бүх харилцааны салбаруудад бол өөрчлөлтийг мэдэрнэ. За тэгэхээр энэ өөрчлөлт хэртэлтүүдийн үед 7 дугаар гэрт болж байгаа хэртэлт 7 дугаар гэрийг чинь онилж байна гэдэг бол одоо энэ хэртэлт 3-аас 6 сарын туршид болох өөрчлөлтийг чинь зөгнөж байна л гэсэн үг. За тэгэхээр таны ордод ангараг гарыг, бууд гарыг, дээрэс нь сарны хойд занглаа буюу раху байрлаж байгаа. Тэгэхээр энэ бол маш халуун цэг, халуун одоо бас маш олон гаригуудын тэгцсэн тийм халуун энерги ирч хүч донд та байна л гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн хэртэлт бол бод гарыг ухаж байгаагаас гадна ангараг гаригийн сөрөг нөлөөтэй байрлалд энэ хэртэлт болж байгаа учраас ерөнхийдөө бол бас нэлээд тийм халуун үйл ойлголцол таныг хүмүүс буруугаар ойлгох альсвал та өөрөө маш их тийм стресстэй, нерв ихтэй байх энэ магадaltaй гин л дээ. Тэгэхээр та бол огцом одоо тийм шийдвэр гаргах харилцаа холбоогоо гэд таслахаар энэ шийдэх шийдчих гээд байж магадгүй гэж. Тийм учраас энийг та өөрийгөө хянаж сэтгэлээ одоо тайван байлгаж, амьсгаа авч бясалгаж ингэж шийдвэр гаргаарэ. Огцом одоо шийдвэр битгий гаргаарэ гэсэн байна. Тэгэхээр энэ үе бол мэдээж та дотгош оноо хандаж бясалгал хийж өөрийнхөө сэтгэлийн гүнд үлдсэн хэрэг ямар нэгэн травма буюу одоо шарах сорь байгаа бол тэрнтэйгээ нүүртүүлж тэрийг илааршуулахад бол их сайн үе гэж байна л да. За дараагийн нэг чухал гариг бол сугар гариг. Сугар гариг одоо таны санхүүгийн салбар, таны гэрт барилж исэн байна. Тэгээд одоо 2 дугаар гэрэл орчих. За 2 дугаар гэр гэдэг бол мөнгө санхүү. Таны яг өөрийн чинь хөдөлмөрлөж олдог мөнгийг илэрхийлж байгаа. За тэгэхээр сарын эхэнд бол энэ таатай байрлал, сугар гарыг таатайгаа байрлалд байж байгаагаас шалтгаалаад та бол танд мөнгө нэлээд орж ирнэ гэж байна л да. Тэгэхдээ дараа нь далайван болоо санчир гаригтай сугар гарыг нэгдэх энэ процессын явцад бол та орж ирсэн мөнгийг дэмий зарлагдах бас юм хандлагатай гинэлтэй. Аль эсвэл та энд бас хит тийм хязгаарлалт тавьчих юм магадaltaй гэж байна. За тэгэхээр энэ хэртэлтийн энэ үе болвол таны болоод охины ордонтой яг тэнхлэхийн дагуу нэг шуманд болж байгаа учраас энэ хэртэлтийн одоо энэ сезон гэж ярьж байгаа. Энэ үе өнгөрсөн оноос эхэлсэн. Өнгөрсөн оны 9-р сараас эхэлсэн одоо энэ хэртэлтийн үе бол одоо ингээд энэ үе дуусж байгаа. Одоо энэ охины ордны сүүлчийн хэртэлт гэж хэлж байгаа. Охины ордон тэгэхээр чинь таны хувьд ч гэсэн таны 7 дугаар гэрийн чинь сүүлчийн хэртэлт байх нь л дээ. За дээрэс нь сарны занглаа таны 1-р гэрт байгаа сарны одоо хойд занглаа буюу раху таны 1-р гэрт орсон шүү дээ. Нодингийн 1-ээс л. За энэ бол утгагүй бас байрлалаас солино. Тэгэхээр энэ бүх одоо нэлээд одоо тийм мэдрэтэй төвхтэй энэ үйл явдлууд өнгөрсөн оноос эхлүүлжсэн бол одоо ингээд ерөнхийдөө харилцаа холбоотой өссөн асуудлууд тэр хүндэл бэрхшээлүүд гэдэг юм уу тэр зүйл бол ерөнхийдөө таны гэрээс гараад тогтворч байгаа байдал руугаа орно гэж. За тэгэхээр энэ үед гол зөвлөгөө бол санхүүгийн цахилгаан баттай байхыг бас шаардж байгаа. За тэгээд энэ хүрээд загсны ордны болоод ерөнхий 12 ордны бүх төлөв байдлыг өндөрлөж байна. Энэ хүртэл бид нартай хамт байсан. Танд баярлалаа. Та загсны ордоо сонсоод зогсохгүй бас та мандалт болон сарны ордоо сонсоорой гэж зөвлөх байна. За тэгээд энэ бүх хүртэл хамт байхдаа хэрвээ танд энэ бүхэн таарч байгаа бол мэдээч энэ талаараа комент бичвэл сайн байна. Бусдад түгээвэл маш сайн байна. За энэ бол та бүхэн миний энэ ажлыг үнэлж бусдад түгээж тус болж байгаа хэрэг шүү гэж. За тэгээд дараагийн 4 сарын төлөв байдлаараа уулзъя. Баяр таа.